Багтаа сайхан амарлаа. Энэ далай хараа гоё аз. Ууг нь энэ буудлыг ингээд далай руу харсан өрөөнүүд нь бүр амар гоё үзэмжтэй. За яг далай руу ингээд харчдаг болохоор данч бид нэрийг ирэхэд тэрхтлийн өрөөнүүд ер нь хямдхан өрөөнүүд нь болохоор дүүрсэн. Тэнгүүтээ бага өрөөнүүд нь болохоор 600 700 байна гэжсэн байхгүй юу? Одоо бидний бага өрөөнөөс 2 3 дахин үнэтэй. Тэнгүүд нь за 7 хоног юм чинь үнэтэй өрөөгөр чи авах тий. Өдөртөө гараад өөртөө хараад ахад болно гэж шийдээд. За өглөөний цанд оръё. Өглөөний цанд ууганд буфет за. Гэтэ сонголт айгүй багттай. Тэд надад бол өстэй яах вэ санагдлаа. Өглөөний цай ууганд тэгэл хэцтэй төхөвчлэн махтай бууз, янз бүрийн гоё амттай бингүүд, банш, гурилан идэх юмнууд, тэгээ торт, кекс. Ер нь тэгэл өндөгтэй шарсан беконтэй талах хүртэл гоё шүү дээ. Жижиг сэндвичүүд ч юм уу эсвэл тэгээд вариантай талах жимс ч юм уу. Тийм байл амар зүгээр шүү дээ. Тэгсэн чинь энд болохоор арай өглөөний цаг гэмээргүй за хоолн ингээд төхөвчлэн шарсан ногоонууд баг өдрийн хоол шиг за гарч далай сонсгоё. Юу хийж байгаа юм бэ? Миний хөө хөлтлөө шүү дээ чи хазар мазар нолоо цаа. Далай ямар байна гэж юу? Гоё юм аа. Өчигдрийнхтэй харьцуулбал далай илүү нэг найшлаад төрцөн байна. Гэхдээ өнөөдөр илүү салхитай болохоор мэдээ салхинаас л болж байгаа хэл та. Тэгэл тектоник хөдөлгөөн, нар сарны таталцлын үед юм бүгднгээс нь болдог байх л та. Өнөөдөр гэхдээ нэлээ ингээд наашаа төрцөн байна. Тэгээд би далайд хэр дуртай вэ гэж юу? Жохоо айдаг. Далай ч ийм хязгааргүй өргөө удам хитрхий гүнгүнзгий нэг тийм намайг бүр хитрхий жижиг нэг цэг шиг хүчгүй мэдрэмж төрүүлмээр. Тийм болохоор тэр нь жоохон амар санагдаад идэг. Далай бот хоёр гэдэг сэдвэр өнөөдөр яриул би хамгийн анх Шанхайд агүй штэ тэрнээс өмнө Тянжинд далайд нэг очиж исэн. Тэгээд онгоцороо хэлж исэн. Тэгээд Шанхайд болохоор нөө за хэний үлээ нэг алтартай диж за тест оч гэдэг байлоо. За мэдгүй. За өстой мартчихэж ямар ч ихсэн далайн эрэг дээр тоглолтоо хийжсэн. Яг далайн эрэг дээр шоу айгуу гоё алт юм лээ. Тэгээ тэр үед л бас анх яг далайн эргийн шоунд орчихсон. Айгуу гоё санагдчихсан. Тэгээд өөр далай харчихсан юм уу? Юу штэ. Би ч бүр нөө шааманаас Тайван руу явчихсан штэ. Онгоцоор. Бас зүгээр аялж явчихсан. Тэгээд өөр хаан далай харснаа санахгүй байна. Багтаа гэхдээ далайн талаарх төсөөллийг ер нь киноноос, номноос авч ирсэн байх л та. Титаникаас авч ирсэн биш үү? Тэгэл анх үзчихэл ийм том онгоцыг ингээд дундуур нь хуваагаад живүүлчих болдгийм байх та. Тэгээд энэ олон хүн живчээд тагтчихсан. Далайн ингээл хуучнараа анир чимээгүй амгалан 50 дүнсийг л үжид юм байх та. Ямар хэрэгс юм бэ гэж бодогдчих жилээ. Харин далай тэнгистэй ном бол за хамгийн анхны ном юу байлаа? Өвгөн тэнгис 2. Гүү штэ алтан загсны үлгэр. Харин тий. Хөлөж. Нэшэр мантай дээрээ. Харин тий. Жигнэс аврагаас. Бай. Өвгөн тэнгис 2 зохиолыг би анх 10 жилдээ уншижсэн. Тэгээд тэрнээс хойш харин дахиж уншсан эсгээ санахгүй байна. Би ер нь гэхдээ таалагдсан ном зохиолоо дахин уншчих гэдэг төрлийн хүн. Яг цаг хугацаанаас шалтгаалаад өөр юм дээр нь фокуслаад өөр юм сурчаад идэв. Гэхдээ өвгөн тэнгис 2-ыг дахиж бол уншаагүй байх. Өвгөн тэнгис 2 зохиолт юу гардаг вэ гэхлээр далайн эрэгт амьдардаг загасчны талаар гардаг байхгүй юу? Тэгээд тэр загасч нэлээд настай хөгшин өвгөн болсон. Тэгээд залуудаа бол аюулсан загасч байсан ч гэсэн одоо сүүлийн үед болохоор ерөөсөө загас барьж чадахгүй. Тэгээд ойр хавийнхын хүмүүс за энэ хүн хөгшрөө чадваргүй болсон энэ төр гэж хэлэгддэг болсон. Тэгээд баг хэдэн өдрөлөө баг 100 өдөр алга ингээд далайд гарч загсанд явсан ч гэсэн ерөөсөө баригддаг байхгүй. Тэгээд дараагийнхаа өдөр нь ингээд далайд гараад тэгээд өөрийгөө
би жоохон хол явчих тэгээд сайн загас барья. Том загас өнөөдөр заавал барина гэл тийм итгэл найдвараар гараад тэгсэн чинь айгүй том юм урт хушуутай нөгөө сэлэмт загас барьцдаг байхгүй юу. Тэгсэн чинь тэр нь болохоор өмнө нь ерөөсөө харж байгаагүй барьчих үзээгүй тийм амар том загас өөрийнх нь завнаас л хэд дахин том тийм загас барьчдیں۔ Тэгэл тэрийг ингээ барих гэж 3 хоног ингээ ноцолддог гэдэг байхгүй юу. Тэр загас чаа ингээ дэгээ өмгчжээ штэ. Тэгэл ингээ гинт татаж ингээ завь нь хөмрүүлж гээл тэнгуут нэг уургаас султгаал ингээл 3 хоног тэр загастайгаа хөөцөлдөж дараач үж 3 дахь хоног дээр нэг загсны ядраад ингээд ойролцоо гараад ирэнгүүт нь ингээд бороогоороо цохоод алчиж байгаа байхгүй. Тэгээд тэр загсаа завин дээрээ гаргаж болохгүй шүү дээ. Тэгч хэрчэн завин ингээд живчин. Тэгээд тэр загсаа ингээд чирч явахаар болдог байхгүй гэрлүүгээ. Тэгэл ингээд чирээл явж исэн чинь нөгөө нэг загасныхан баахан цус асгарсан байгаа шүү дээ. Тэнгүүт нэг авраг махчин загснууд загсны тэр цусны үнэрээр хурж ирэл тэр загсыг идчихээг байхгүй юу. Тэгэл нөгөө нэг загас чинь болиулгаал авраг загснуудыг ингээ борохоогоороо сэлүүрээрээ бүх юмараа ингээл зодолтоол тэгэл ялахын ялал ялагтганд нь ялагдал тэгсээр байгаа дараач үгэж далайн эрэг дээрээ гараад ирсэн чинь амар том юм загасны харагяас аваад гараад ирсэн. Бус нь бүгдээрээ ингээд авраг загсанд хэдүүлсэн байдаг байхгүй юу. За тэгээд энэ зохиолоос юу ойлгов? Өвгөн тэнгис 2 биш. Өвгөн загас 2 юм биш үү гэж юу? Харин тэгээд бас нэг уншижсэн. Далай тэнгистэй холбоотой зохиол гэвэл юу? Нэрний хад орж ирэхгүй байна. Монгол зохиолч усч билүү? Нөгөө сэлэн мөрний эргээр нутгалдаг. Бас нэг тийм өвгний талаар за. Тэгээд тэр өвгөн өөрөө болохоор одоо усч. Усанд айгүй гарамгай хүн за. Тэгээд сэлэн мөр айгүй үерэлдэг болохоор үерэлсэн үеэр ингээд нутгийн иргэдийг тухайн тус хэрэгтэй болсон хүмүүсийг айгүй их ингээд мөрний наан цаана гаргаж өгдөг. Тэгсэн чинь нэг өдөр болохоор жирэмсэн эмэгтэй хүрээд ирсэн. Тэгээд хурдан имлэг бараадахгүй болохгүй нэ гэж сэлэг мөрөн бүр буцснаас нь хамаагүй л үертэй үед за аггүй үер гэдгийг штэ тэр зохиолын чинь нэрээ. Тэгсэн чинь тэгээд нөгөө нэг өвгөн чинь эмэгтэйг жирэмсэн эмэгтэйг завиндаа сулгаад мөрөн гатлаад байж их үед эмэгтэй төрчдөг за. Тэгэл гуруулаа болол буудаг. Нэг тийм сэтгэл хөдлөмт төг. Намайг багт манай өвөө эмээ хоёр сэлэнгэд мал маллаж амьдардаг гэсэн аахгүй юу. Тэгэд би багтаа бас хөдөө өвөө эмээгэндээ зундаа очихороо сэлэн мөрний хүүгэн дээр очиж сууж тоглох дуртай байсан. За би өнөөдөр бүр амар сэтгэсэн хүн дээр далай тэнгис ярьж хагаад кино ном яриад сүүл рүүгээ багийнхаа дурсамжийг яриад за бай.